Ажид байх нь. Өвгөд бид ч яг ажихаас сайшгүй юм да зайлвал. Ажид хараад байх нь. Энэ зам нартад Ирэмбэ мэддгүй өрсөд хариун байна. Ирэмбэ мэддгүйгээсээ болоод энэ алдынхан, энэ сүнснийхэн, энэ угсааныхан, энэ заяаныхан үн цэнийг мэддгүй өрсөд хариун байдаг. Ёстой өмнө хөглөөч өдөр чамд хэлж байсан шиг. Эхлүүлсэн шүү. Юу гэв? Шууд дамжуулалтаа эхлүүлсэн шүү дээ. Тэр чиний хэрэг шүү дээ. Өвгөд гэж чалчдгаан чалчин. Үр чи хулгаагаар л дамнуулж байгаа л гэсэн үг. Гэж бид бодоод л хэлцэнэ. Хэлсэн шүү. Бидний хэлцэж байгаа утгнаас лавлах юм бол яг өвгөд бид үг хэлдэг. Түүнээс биш амар байна уу, ямар байна уу гэх. Эсвэл өвгөд биднийг өөчөж гоочилсон. За яах вэ? Өвгөд биднийг өөчөж гоочилж өгүүлсгсэн үг үсэг байвал бидний нэг дуулгаатахаарай. Тэр чансаатай сорж байгааг нэг ажиадах яа. За хэлж байлаа да ядруудаа. Энэ зам нартад олон үрсэн бодол нь цэгцрэх байтугай ахуй амьдралынхаа олон шийдэл гавл доторх олон бодлоо цэгцэлж эренбэлж барсан үрсэн ихээ ховор байна. Энэ нь ямар хохирол үүтгэхэд байна вэ гэхээр ердөө өөрсдийнхөө угсаа, өөрсдийнхөө гарвал, өөрсдийнхөө цус яс. Ер нь өөрсдийнхөө үндэстэн өөрийнхөө заяаны үн цэнийг мэддгүй өрсөд ариун байдаг. Гэтэл заяа гэдгийг хөглөөч өдөр чамд хөглөөч гэдэг нь хөглөдөг, үдэрдэг гэх утгаар биш шүү өдөр минь. Дуулуу. Үр чамааг өрөөлийн сэтгэлийг хөглөдөг. Өрөөлийн уухайг өдөөдөг. Өрөөлийн хурайг ерөөдөг үр утгаар нь хэлж байгаа санаатай мэдвэ. Хөглөөч өдөр чамд өгөр улаач минь хэлж байсанчлан үнэхээр заяа гэх боломжоо танаагүй. Үүнийхэн үн цэнийг мэддгүй өрсөд ариун харагдаад байгаа болохоор өнөөн гарагтаа ёстой нэг баруун хаяанд суусан ядруудын ихий нэцээчихгүй. Зүүн хаяаны тугалнуудын туглыг тураачихгүй тул ингээ дундуур нь чалчиж байгаа санаатай. Ажиж байсны ард дээр хараад байхад, харсныхаа ард дээр дүгнээд байхад ердөө нэг үр чиний хэлсэнчлэн явган огшиж хором хөөрснөөрөө л өөрсдийнхөө үн цэнийг цухас таних, цухас сэрж хагас мэдэрчил байгаа нь ариун байдаг. Хүмүүний замд нартад хөх толбтон байна уу, хөрстийн өөр ямар ч үндэстэн байна уу, хүмүүн болгон өөрийнхөө унсан заяаг, тоссон өгшлийг, эхлэлсэн угийг өргөж явахыг өөрийн мэдлэлтэй, өөрийн ухамсартай ухамсаргүйгээр үргэлж хичээж явдаг. Энэ бол хүмүүн бүрийн хөх толбтон гэлтгүй хүмүүн бүрийн өөрийнх нь анхлан үйлдэх ёстой үүрэг хариуцлага байдаг. Үүнийгээ ухамсаргүйгээр үйлдээд л ухамсартай үйлдэх нь цөөхөн ч гэлээ. Ухамсартай үйлдэж оройлж барсан нь өөрийн үндэснээ оройлж дийлж үүнийхэн ард дээр тооцсон ухаан бүтээсэн бүтэц хүргэх цар хүрээндээ үйлдэж барснаар өрөөлийн заяаг дарж өөрийнхөө мөргөжл явах ийм л. Өвгөд бид олон үгээр яншилгүй өвгдийн үгсээр хэлвэл
хүчтэн хүчгүйгээ дарлаж хүчгүй нь хүчтнээ ивж хүссэн ч эс хүссэн ч дурлсан ч эс дурлсан ч үүтгсэн жимээр нь тохоосон замаар нь ацгалсан ачаагаар нь энэ зам нартаа үдэж байгаа нь ариун байна да ядруудаа. Хэлж байгааг дуулж байна уу хүү? Дуулж байна. Дагаж бодож байна. Бодож байна. Тэгэхээр заяа хувь нэгний хувьд нэг үндэсний хувьд боломж бол үүнийг хэр хүчжүүлснээр өөрсдийнхөө заяанда өөрсдийнхөө үн цэнэ хэр өргөснөөр өрөөлийн заяаг дагуулах боломж бас гарах нь байна тийм үү? Үе үедээ хэн хүчтэй? Хүч гэдэг нь ердөө нэг алдын агссан булчин амьсгааны уужмыг хэлэхгүй. Хүч гэдэг нь мэдээж буу бүхний эхлэл бодол гэдэг жишгээр бодолдоо цэгцэлж барж өөрсдийн үн цэнээ өргөж дийлж өөрсдийн үн цэнийхээ арыг үйлдэлээрээ манаж үйлдэж мансныгаа өвлүүлэн дийлж чадхал аваас хүссэн ч эсгүссэн ч хөх толбны заяа хөрсдөд оройлдог жам юм а гэж үйлдэснээр өнгөрсний улбаанд үрс та нарын чэжэн дилдэж цэрэн гадагшлуулж хорм хөөцгөөж хугас баясцгаадаг үнэн үүх түүхийн чинь өвөгдийн чинь мөр юм а ямар нууц хилцэл шивнэлдээд байгаа ядрууд вэ? Тэц энэ хүмүүс доор бичиж гин үгүй гэдгийг харах гад. Хинт хамаа эхний ээлжинд хэлсэн шүү дээ. Хилцэж байгаа учгийг лавлаж байгаа бол лавлж болно. Эсвэл өвгөд бидний хэлж байгааг үгүйсгэж өсөлж байгааг нь мөн дуулгаж болно л гэсэндэг. Бусдаар бол угаас та ядруудын ихийг эцээхгүй тулд хэвтүүлээр дамнуулж байгаагаас хойш дуулах нь дуулаж тосхон тосно гэж төвөгт цаашаа. Ямагтаж үн цэн гэдэг зүйлээ үгүйсгчихсэн. Өөрсдийн үн цэнээ умартчихсан. Ердөө л нэг өнөө замбийнхаа хэрэгцээ шаардлага өнгө шинжинд дөрлүүлчихсэн байгаад нь л утсан дээрээ бяцхан цуглаар энэ үгийг л энэ учгийг л үгүй л юу гэж санал тавьж байгаа юм а. Болмоор байна уу? Таны Юу гэв? үнэн таны Үр жичин жухмал өвгөд бидэнтэй хэлцсэн юу гэд байсан уу үгүй юу? тэгээ таны хэлснэрийг яг ухаж ойлгохгүй үргэлжлүүлж дагаж бодож байгаа болохоор одоо л өгүүлэх гарч байна. Харахгүй Дагаж бодож байгаа хүмүүнд дугтах үгс ундардаг юм. Дагаж бодож хамт шогшиж байгаа хүмүүнд хүүрн хүчиг үүсдэг юм ядар минь. таны хэлснээс арай өөрсдийнхөө алдааг тэр мэдээл ойлгохгүй л байгаа. Хамгийн ихний жижиг яагаад монгол хүн болоод төрсөн, ямар ээжийн аавын үр болоод төрсөн, яг юу хийх ёстой юм бэ гэдгээ одоо тэр заяагаа жисэн бид тэр тодолж дийлэхгүй. Юу хийх ёстойг чинь харин хэлээд байна шүү. Тэг хамгийн эхлээд л хөх толботон байна уу хэн байна уу хамаагүй. Өөрсдийн заяа гэх боломжийг үн цэнийг таниадгаал гэдэг байна шүү. Энэ боломжоо өргөж дийлвэл үйлдэлээр манвал өвлүүлж барвал өрсдийн жишгэлвэл өрөөл нэгний боломжийг дагуулнаа л гэж байна шүү. Нөө ямар угсааны ямар удмын ямар учхийн үйлтээгээс ис хамаараад хамгийн анхлан үйлдэх нь хүмүүн гих хүрдтэл болсон юм бол хөх толбны учигт хөх толбны хэмиг тоссон юм бол үүнийг л үйлдээчтэй л гээд байна шүү. Тэгэхээр энэ Ажаад байх нь ядрууд нь
Энэ их нутагтаа байхдаа энэ амьсгалж байгаа агаараа үн цэнгүй гэж санах. Ууж байгаа усаа цэнгүй гэж бодох. Гიშгэж байгаа хөрсөө хүртэл өгж байгаа үнц нь хаана байна гэмээр гэж гутмаар, гэж гунмаар үл тоох юм. Тэгсэн хэрнээ ажиад байх нэ. Алдтаа хэрэгтэйгэн охин хэмжээнд, шимийн хэмжээ шингээхийн оронд амтан дурлснаар л алдаа хорлоод л үүндээ өгч байгаа үнц нь ариун харагдаад л гайхаш бараад л сонирхолтой ят руу чуу та замбихан энэ удаа харахад Тийм. Багаас нь сургуульд зааж байгаа бүх хүүхдүүдэд бүгдээрэнд нь ижлэхэн яг ийм хүн байх ёстой гэдэг сургалтаар 6 үгүй шүү дээ. Бүх үрсүүдийг тэгж хөтлөөгүй. Бүх үрсүүдийг тэгж хөтөлж байна гэ та ядруудын наад харин гавл тархинд чинь аятаагаар хэлбэл хайрцаглаад, айгүйгээр хэлбэл гэнданжуулаад л тийм бодлыг л суулгачихсан. Яахаараа та өрсүүд итэл их нутгаасаа харь дайжаад, харь нутагт оршихоорон, харь нутагт амьдрахаараа үнцэн гэдэг ухаанаа өөрийн мэдлэгээ олохоороо хөх толботныхон тоссон химийн үнцнийг таниад ирэхийн хэрд яахаараа тэгвэл орон зайндаа чадамжаараа нэг, хилэмжээрээ нэг, химээрээ нэг хийж үйлдэж байгаагаар оройлж бараад байдаг юм. эх орноос л холбоор хүмүүс илүү тэрийг эх орноо зар шороо нутгаа илүү сансан сэтгэл дээр буцаж тэрэн сэрэгдэг юм болов хүмүүс Сайнаар бол аяддуугаар бол сансан сэтэл шулуухнаар бол татах хэмээн дундраад ирэхийн цагт л энэ үнгүй гэж бодоод байсан. Үгүйгээд орхиож явсан нутг нь үгүйлэгдээд ирэхээр л үн цэнийг нь мэдэж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл яахаараа энэ нутагтаа бүр тусгаар нутагтаа оршиж байхдаа үн цэнийг нь дийдэлчиж болдоггүй юм. Яагаад тэр ухаанаа гээчихсэн юм гээд лавлах гээд байгаа санаатай, ацгалах гээд байгаа ухаантай юм аа өдөр минь. тэрийг харин тиймээ танилж байгаа түм зөв бид нар тэрийг олж харж чадахгүй байгаа. Чадсан өрсөд байгаа хөөе. Үр чи биднэр гээд бүгдийг хамруулаад байна. Тэгээрээ. Чадаагүй чи бол чадсан нь буй. Гэхдээ 13-ны 7 нь ажаагүй, анзаараагүй, алхаандаа шингээгээгүй, бодолдоо хадаагүй, өрцөндөө нуугаагүй. Өрцөндөө өөрөмсөглөөгүй болохоор л өвлээд байгаа санаатай юм өдөр минь. Тэгээ өнөө цагт нөгөө төмөн олноо дагуулж байгаа эх орноо Монголоо гэж дагуулж байгаа хэрнээ зарим хүмүүсийнх нь үг үйлдэлтэн зөрчгөр хүмүүсийн бас дагах сэтэл нь бас унтарчаад ах юм аа. Тэгэхээр хүмүүс нөгөө өнөө цагт маш олон хүмүүс би зөв хийдэг, би мэддэг, би чаддаг, альсвал миний олж мэдсэн туйлын зөв шүү гэд хүмүүсийг дагуулдаг. Тэгээ хожмын хойно хийж байгаа үйлдэл нь үгээсээ зөрчдөг болохоор хүмүүс одоо энд бас итгэл алдраад хинээгээ даахаа мэдгүй төөрцөн л яваад байгаа юм да. Итгэл алддаг нь хамгийн ихний алдаа. Та өдрүүд нь өнөө гарагтаа хэвтэртэй нойрсохдоо дараа гарагтаа сэрнэ гэх итгэлтэй л унддаг юм байлгүй дээ. Амьтай болгон л тэгдэг, тийм үү? Тийм байтал юунд нь итгэл алдаад байгаа юм. Дараа гараг эхлүүлэх итгэл байгаа юм бол түүнийгээ манах сэтгэл заавал оршдгоо. Харин хилээд байна шүү дээ. Тэр итгэл байгаа итгэлийнхээ агсаад байгаа сэтгэлийнхээ үн цэнийг мэдэхгүй болохоор л анзаарах сөхөөг өөрсөдөө бодолдоо тэр сөхөөг үлдээгээгүй болохоор л өвгөд бид үн цэнэ гэд орилоод байгаа юм аа.
Мөн ажиад байх нэ. Та өрсүүд хилдэг нь энэ. Аминд ам хаах гээд байгаа үг нь итгэл алдсан гин. Итгэлийг өрөөлд эхэлж өгдөггүй юм ядрууд минь хөөе. Итгэлийг хамгийн эхлээд өөрсдөө өгдөө. Өөрийнхөө үгэндээ, үгнийхээ ардаа, үйлдэлдээ, өөрийнхөө дадалдаа, өөрийнхөө амьсгалж байгаадаа, өөрийнхөө алхаж байгаадаа, өөрийнхөө зорилгодоо итгэхгүй юм бол өрөөлд итгэж байна гэдэг худал үг ээ. Ердөөл өөрийн хариуцах хэмжээгээ өөрийн хариуцах даах ёстой ачаагаа өрөөлд нэлзааж байгаа л хэрэг шүү дээ. Үгсэн хойшоо итгэхэн хатта. Ажиад байвал бас өөрсдийнхөө үйлдэлтэй өөртөө тавьсан зорилгодоо өөрийнхөө чадамжтай дутвал суралцахтаа итгэж байгаа өрсүүд нь хүссэн ч хүссэн ч өрөөлд үнэлэгдээд л сайнаар бол оройлоод саараар бол өрөөлд итгэдэг гэх ядруудын ацгалсан ачааг ард дээрээ даагаад л явж байгаа биз дээ. Үгүй юм уу? Тийм ээ. Тэгэхээр над итгэл гэдэг үгээ бодож байж хэлэхгүй бол ядрууд нь итгэж байгаа нэртэй үүрх ачаагаа өрөөл тохоосныгоо бодцоход л мэдээж өөрийн ачаагаа өөрийн угсаагаа өрөөл болон угсааг магадгүй өргөх ёстой ариун ачаатай нэгэнд нь үр чиний ачаа тэр болвол үүрх албагүй шүү дээ ядар минь. Гэхдээ энэ нь юу гэдэг юм бэ? Та ядруудын энэ замбын явган өвчин болоод байгаа амин хуваа хичээх эртгчин зангаас тис ондоо эсрэг утгах шүү ядрууд минь. Одоо өнөө цаг Өөрийнхөө бодол, сэтгэл, зорилго, үйлдэлдээ итгэсэн хүмүүн өрөөл нэгэн жишгэлж бардаг юм. Жишгэлхийг хүсээгүй байсан ч өрөөл хүмүүний үндсэн аринсан болох жишгэлж дүүрэх чанараараа дагдаг юм. Оройлдог юм. Оройлохоос өөр гарцгүй болдог юм. Харин өөрийнхөө үйлдэлээр манад чадсан нэгэн зорилгоо мөрөлж барсан нэгэн бол харин өрөөл бусдыг өөршгөө санаж ариунтан итгэдэг юм. Энэ итгэл бол харин өөрийн даахыгаа өрөөлд ацаглах бус харин хамтраад нэгдээд хавсаадаад илүү ариун зорилгыг илүү өндөр оргил руу үүлийнхаа царааг нэмж үйлдэлийнхаа чанарыг нэмж хариуцахаа аригжуулахын төлөө өгдөг юм. За өгд биднийг сорж байгаа үгс байна уу да? Доогоор байдгүй. таны хэлснээр тэгж ойлголоо. Одоо цаг бид нэр Өгд бидний хилцэж байгаагаас лавлаж байгаа нэгэн байна уу да? Доогоор байдгүй. Тэгэхээр ер нь эхийг нь эцээхгүй байх хэрэг байсан юм уу? эргээд сонсчдаг болохоор гайгүй. Өнөө цаг тамийн тоогооны үлгэр гэж хүмүүс тэгдэг. Нэгийг дээшээ гарахаар доош нь татчаад монголчууд нэгийг дээшээ гарахаар дандаа татдаг гэж их яригддаг. Тамийн тоогоогоо мэддэг юм уу? Тэр утгаар нь ч биш. Зүгээр л нэгийг дээш нь гарснаар нь татхаар тэгж жишээл өөрсдөө тэгж ярьж байгаа юм бид нэр. Жөтөө шүү дээ. Тэнгүү таны хэлснээс ойлгоход бид нар за яг магадгүй тэр тогоон дотор байгаад дээшээ гарч байгаа нэгнийг биш дээшээ тэр яах гэж гарч байгаа гэдгийг өөрсдөө хамт харчих юм бол тэрийгэ түлхэж өгдөг болох юм биш үү? Мэдхгүй зүйлээ жишг болгоод яриад байхаар өвгд бид гайхаад байх. Ядхна тамийн тогооны тухай сүнсний мэдээлэл чинь байгаа бол түүнийг санаж байгаа бол чалчиж болох юм. Гэтэл ердөө л нэг юм хоосон жишг болгож ердөө л нэг өрөөл бусад хилдэгл болохоор үүгээр хилцэж болох юмаа гэж боддог чинь мөн нэг
тархины алдаа юм а. Мгм. Хилээд л байна шүү дээ. Бүхэл бүтэн ой бүхэл бүтэн хөвч үүсхийн үндс нь ердөө л нэг соёолсон үрээс эхэлнэ. Бүхэл бүтэн амьдрал үүтгэхэд ердөө л нэг эсээс эхэлдэг шиг л ядрууд минь ээ. Өөрсдөөсөө эхлээд өөрсдөө үндс нь өгөөд Зөв бодлоос эхлэв. зөв гэж хэлсэнгүй ядар минь Аа. дагаж бодохгүй байна чи. Өөрсдийнхөө зориг гэж том хэлээд яах вэ? Ядахна өөрсдийнхөө дадлын орон зайд өөрсдийнхөө үйлдэлийг манах багахан хэвшилтэд итгээд л түүнийг чадамж болгож хөгжүүлээд л тэгээд түүндээ дулдуудаж зориг тавьж түүндээ хүрэхийн төлөө өөрсдөө итгээд л итгэхийн суурь нь болсон үнэн тоссон хэмээн сэрээгээд л яваад эхэлвэл өвгөд бидний үнэ үгүй байна алга байна гэдэл ердөө нэг оройлох нэгнийг харж чадах нэгнийг харж хугасхан хагасхан баясаж байгаа тэр нэг огшоод байгаа сэтгэл чинь өгөөд байгаа бяцхан үнц юм чинь гариг болгонд чинь өдөр болгонд өөртөө түүнийг өгөөд байх юм бол та ядрууд нь өөрийн орон зайд халдаагч хүчин зүйл сайн арвал оройлогч нэгэн болно л гэдмээр шүү дээ. Үр чи дааж хэлж байгааг өөрийнхөө бодол руу гулгуулад л байх юм. Өвгөд бид өөрийнхөө гулгуулах гад үр чи өөрийнхөө гулгуулах гад мөн таарчтай. Айлгцнаа л. Гэтэл энэ нөгөө талаар өөртөө итэг гэхээр өөрийгөө өргөмжл гэсэн үг биш ээ. Хүмүүн өөрийгөө өргөмжлөөд эхлэх юм бол алддаг. Буруудаж байгаа л шинжээ. Хүмүүн өрөөлөөр өргөгдөөд ирэх юм бол энэ харин болж байгаа нь эхлэлээ. Эхлэл шүү ядрууд минь. Чи жухам гавшихаа хөглөөч байна. Үр чиний хөг өрөөлийн зүрх сэтгэлийг татаж байна гэдэл. Өрөөл нэгэнд чамайг сайшаагаад магтаад эхлэхийн цагт чамд өгж байгаа өдий болтол хийсэн үйлэнд чинь өгч байгаа ташуур болохоос үр чиний хүрхийг хүсээд л хүрхийг зориод байсан оргилдоо оччихлоо гэсэн үг биш шүү ядар минь. Арвин эндүрдэг ядрууд нь үүн дээр алдаад байх юм. Арвин чадамжууд тэнд Гацчихна. гацаад байх юм уу? Унтраад байдаг юм. Дүүрэн таксинд шингэн хийгээд орохгүй шүү. Хараад байхад яасан ч их дүүрэн такситай юм юугаа дүүргсэн юм гэд харахаар ердөө л нэг хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон багахан оноосон үгсээр л дүрчихсэн юм зайлвал та. Ядахна хэрэгцээ шаардлага шийдэх гаргалгаа гацаар дүүргэсэн бол уухаастай гэмээр мөн ялгаатай шүү ядрууд минь. Байна уу? Байна. 이거 모르면 뭐도 수호했다. За хэвтүүлээс үгүй байна. Таны айдаж байгаа сэдвтэй холбоотой ганц хоёр асуулт болон нэг санаа гарч ирж байна. Монита Оч гэдэг хүн ажил хэрэг аятайхан явж байгааг хүнд ярихаар хил ам хурцгээд байх шиг хэлэхгүй дургчлаад байна да гинэ. Бааны бүжин бол
Цагаан хил амнаас яаж өөрийгөө хамгаалж болох вэ? Аргыг зааж өгөөч. Монита оч химээс сэргийх гэдэг нь юу бэлээ? Өвгөд ёор тийм цагаан ногоон улаан хилам хилцсэнгүй ядруудаа. Үн цэнэл жалчаад байгаа санаатай. Яах вэ тэгээд? Сайн муунд нийлж сав дүүрдэг гэдгийн үлгэрээр тухайн орон зайдаа өрөөлөөр өргөгдөөд үйлсэн бүтээд байгаа нэгэн заавал өрөөлийн үйлдэж байгаагийнхан сүүдэр болсон өрөөлийн жөтөө үргэлж дагдгал юм. Энэ нь зарим нэгэнд нь арай хүчтэй гэх үү, арай хохиролтой гэх үү тусаж байгаагаа л түүнээс шалтгаалаад л өрөөлд үйлдэж байгаагаа дуулгахгүйгээр өөрийнхөө хувьдаа үйлдүүлгээд сэтгэж байж магадаа. Гэтэл хүмүүн үгэн дарж болдгоо. Үгэн аман хамхиж аюулхан ардаа үгэн нууж болдгоо. Гэтэл хүссэн ч үйлдэлийг дарж болдоггүй. Тэр дундаа мөртөө үйлдэл үргэлж юуны төлөө мөртөө гэж хэлээд байгаа юм. Мөртөө үйлдэл үргэлж бусдын нүдэн дээр сайнаар бол жишг, саараар бол хохирол болоод л үргэлж л харагдана. Тэгэхээр яах юм ядруудаа? Тэр хил ам заавал байна. Химийн нөлөө юм да. Өөрийн бус химийн нөлөө л гэсэн үг. Тиймээс элдв химээс өөрийгөө манах нь ердөө л ихтэй нэг 3 өчигт ихтэй ч юу байх вэ? Өвгөд бидний хардгаар бол 3 өчгөөр л өөрийгөө манчхаж болно. Ядахнаа эхлээд өнөө өгөр улаачийн чалчаад л байдаг. Өөрийнхөө амин сүнсэндээ эзэн болоод л түүнийхээ химийг л ариун татаад байх хэрэгтэй. Удаад нь тэр амин сүнснийхээ химийг сүлэж байгаа наад хүрдгээчнүүдэд хүчжүүлээд байх хэрэгтэй. Гурав дахь нь гэвэл ингэж барсан цагт хүмүүний бодол гарцыг хайдаг хിവэр оршиж хүмүүний хим өөрийнхөө алдыг тэтгэх хэмжээнд орших учраас өөрийн бус хэмэнд автах биш харин үйлдэлээр жижиглвэл дагуулж тонгорох хэмжээнд л очиндоо ядруудаа. Тэр хэмч яах вэ? Хүм цэмээ ухаж барж байна уу хөө? Энэ Сэродын хангаа гэдэг нэг хүн асуулт асууж байна. Наадах чинь хүн бишээ, улаач ядрал вэ? Асуултын танаас асуух уу? Үүлэнд хавсардаг л хөвгөн ядар юу өртөөлөгчийн араас биднийг мэрээд байгаа ядар вэ? Лавлаатха юу гэж? За, ингэнэ. Тоншиж байгаа ухаантай юм байх та. Хүн өөртөө итгэлтэй байлаа гэхэд хэсэглэн чадамжаар хязгаарлагдана. Алив чадамжаараа бусдын итгэлийг оллоо гэхэд тэр чадамжийн хэрэгцээ шаардлага хэсэгтээ өгүүлсэн орон зайд харилцагч талууд мэдрэмжтэйгээ дүүргэж байх нь зөв үү? Жанжин ухаан ба түүнийг хэрхэн суралцаж суулгах вэ гэнэ? Нэг учиг биш вэ шүү дээ. Өөр хүний юм зэрэг асуучлаа. Яах вэ? Наад ядрын үгэнд хариулахад хүмүүн өөртөө итгэлтэй бол гэд байгаа нь өөрийнхөө үйлдэлтэй үйлдэж байгаа үйлийнхаа мөр үлдээж чадаад байгаа гэдэгтээ итгэл гээд байна шүү дээ. Өөртөө үнцэн өгөөл гээд байгаа тийм үү? Өөртөө үнцэн өгөх дадалтан нэгэнд өрөөл нэгэн үнцэн өгдөг юм ядрууд минь. Өрөөл нэгэнд үнцэнтэй байж та ядрууд нь илүүгийн сангаар дутуугаа хилцэх дүүргэлцэх хэмжээнд очдог юм ядруудаа. Тэгэхгүй өөртөө ч итгэдэггүй нэгэнтэй хэн хилцэж үйл хавсаадах юм. Ер нь өөрийгөө үргэлж үүсгдэг. Эсвэл өөрийгөө хоосон хөөсөрсөн үнлэмжээр
хор маргалж өрөөл нэгэнд худал сэтгэл төрүүлдэг нэгэн үйлчлэлээр л баригдсан шүү дээ. Тийм нэгэнтэй хэн хэлцэх юм? Өөртөө итэг гээд байгаа нь өөрийнхөө үн цэнийг ялангуяа энэ товсон хэмийнхаа үн цэнийг ивээсэн заяаныхаа үн цэнийг олоодох гээд байгаа нь ёдрууд минь. Гагцаар үлдээдэх гэж ганц үг дуурсангүй. Тийм үг хаанаас дуулчих вэ та нар? Үн цэнийг үнэлдэг хүмүүс үнэлэхийн тулд чадамжийн орон зайгаа ажин, чадахгүй орон зайгаа мэднэ. Ийм хүмүүнтэй үйл хэлцэж болдог болохоос бүхнийг чадагч нэгэнтэй эсвэл бүхнийг чадахгүй нэгэнтэй эсвэл өөрийн чадах ёстойгоо өрөөлд ацгалдаг, өөрөө үүрхээсээ дутаадаг нэгэнтэй эсвэл өөрийн алдсныгаа хүлээн зөвшөөрдгүй нэгэнтэй үйл хэлцэнэ гэж хизээч үгүй. Үүнийг л хэлээд байгаа санаатай. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг мэдж эхэлснээрээ харилцааны үн цэнийг үүтгэнэ гэсэн үг. Үнтэй харилцаа үүсгэх нь вэ? Цэнтэй үйл хэлцэх нь вэ ёдруудаа. Ялангуяа наад лавлаж байгаа ёдроо улаачиг өрсүүд нь ард дээрээ дагуулах удамтай даах ачаатан өрсүүд бол бүр өөрийнхөө үйлдэж байгаагаас гадна үйлдэлийнхаа хүрээг тэлж байгаа харилцаанд үнц нь өгч чаддаг хэмжээний суурьтай байх ёстой гэдэл хэлээд байна. Ухаж байна уу? Бишээ цааж одроос лавлаатах амын асуу. Доогоор Сиродын ханга хариу бичээг өн. Гэхдээ Монито Оч гэдэг хүн танаас асуулт асууж байна. Өөртөө үнц нь өгөх дадал гэж юу вэ гэнэ? Хэлсэн санах юм. Хэлсээ. Эд чигээр өөртөө үт бэдгээр өөртөө тэрийг хянаад үзээ. Явчих эхлэв шүү дээ. Ер нь юм үнэлж чаддаг юм уу та нар? Ядахнаа та нар тэгвэл бүр хамгийн ихээр үнэлэх ёстой хэрнээ хамгийн үнгүүдүүлж байгаа юм а үнэлж чаддаг үгүй чинь лавлах нь байна хөө. Амьдралынхаа хугацааг үнэлж бардаг юм уу? Чадахгүй байгаамаа. Хамгийн их нь яг Та ёдрууд нь юу гэдэг вүлээ? Цаг хугацааг илээгээд байдаг гэлөө. Үгсэн хойшоо. Өөртөө цаг хугацаанд илэгдээд үрэгдээд байгаа шүү. Үгүй ядахнаа. Бүр үгүй ядахнаа шүү. Бүр нэг хоржноор гэхүү, хоронгоор гэхүү хэлгээд үр чиний өнөөн гариг оршиж байсныг дараан гаригт ядахнаа нэг үр сандаг байвал үр чамтай харилцснаа ядахнаа та замбын хэмжүүрээр 3 цагийн хугацаанд харилцсан өнөө үр нь сандаг байвал та нар ядахнаа багхан цэнтэй л гэсэн үг шүү. Бүр хоржноор бол та нар анзаардгүй үнийг. Зарим хүмүүнтэй үг хэлцэж, үйл хэлцээд бүр харилцаад зориг нэгдсэн хэрнээ хэсэгхэн хугацааны ар дээр түүнийг мартчихдаг. Зарим хүмүүнтэй үйл хэлцэхээр өнөөх нь хэдэн хавраарч арыг нь харж үүлийг нь дүүргэхгүй бол зориг нь зовоогоод л байдаг. Энэ юу хэлж байна вэ гэвэл та ёдруудтай харилцаж байгаа нэгнийх нь зориг болоод тэр хүмүүнийх нь тааж байгаа ачааны хэрийнх нь
үн цэний хэмжээний ялгаа шүү дээ. Энэ үү юу? Олон өрсөл байгаад байх шиг юм. Дагаж бодож байгаа юм болов уу да зайлшгүй. Ингээл нөгөө үн цэн гэдэг үгний утгаа Одоо л бодож эхэлж байна уу? бид тэр үгнийхээ утгуудыг мэдэхгүй үгээс болоод маш их алдчихж байгаа. Өөрсдөө ухаарал авч чадахгүй байгаа нэг маш их байгаамаа. За тэр чи яах вэ? Дэ төвөгцөө ш. Ямагтаж зохол хөдөлгөөд байсан үгээ хэлж багхан санаа амарлаа. Дээдсэ. Нэг хүн өөрийнхөө ойлгосноо зөвөөгөө танаас асууж байна. Эдэр мөнх бат мөнх гэдэг хүн өөртөө итгэлтэй байна гэдэг нь юу ч чаддаг мөн юу ч чаддгүй гэдгээ бүрэн ухамсарлан тунгааж чадсан байх чадвар юм байна гэж ухлаа зөвөө гэнэ. Чадамжийнхаа хэрийг танина гэдэг нь нэг талаар наад үрийн хэлж байгаа мөн. Нөгөө талаар тунгаахаас илүү тууллаараа баталж чадахыг л баталж тодлохыг л хэлээд байгаа юм. Та өрсүүдийг хараад байхаар өрөөл нэгнээр хилүүлээд өрөөл нэгнээр ялгаагүй өвгөл биднэр чичтүүлээд ухаантны туйл оюутны оргил болчих гээд л харагдаад байх юм зайлуул да. Гэтэл өвгөл бид анхлан хөвөр улаастан залрахаас эхлээд л хэлж байсанчлан ер нь ямар ч харилцаанд ухааныг хэлж байгаа нь биш тосож байгаа нь л хэр тосож хэр түүнд нь үн цэнийг өгж хэр түүнийг бодол оюундаа хадаж хэр түүнийг сэтгэлдээ авч хөглснөөр л хэмжигдэнүү гэхээс оюутны оргилыг өмнөө суулгаад 10 үг хэлүүллээ гээд хөөсөн биширч хоосон сүслээд өнгөрвөл төвөг цаашаа юу наалтах юм. Өвгөд би та нарт хэлж л байгаа анзаарсан бол ялангуяа өртөөлөгчийн ард өрөөл нэгэн өртөөлөгчийн үлийг түгээж байгаа та ядруудад хэлээд л байгаа. Ямар ч хүмүүний ямар ч сүнсний ямар ч чадамжтны үгийг тосохдоо хүндлэл байлгүй л яах вэ? Үнлэмж байлгүй л яах вэ? Гэхдээ бүү бишрээд бай. Битгий сүслээд бай. Ердөө хүмүүн болгонд байгаа тууллынхаа хэмжээнд тэр тууллынхан минь альхан хэсэгт нь нэмэр болох уу? Дэм болох уу? Тэр тууллын минь нөхцөл байдал энэ ёдрын хэлж байгаа нь ямар дэмтэй юм бэ гэж хэрэгжих орон зайд нь уйж бодож бай гэж хэлээд байдаг тийм үү? Түүнийг л ловдох болох нь дээ ядрууд минь. Ингээл яг таны ярихыг сонсоод тэр үедээ их бодож байгаа хөө хүмүүс. Тэ дараа нь үйлдэл болгож гаргах нь баг болчиход байгаа. Сайн алхам тутамдаа эргэцүүлж тунгаж өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх гэдгээр бодох нь зөв юм байна. Тэгэхгүй бас яг таны хэлжээр хитрхи шүтэж хитрхи огшиж хүлээж авчаад тэгээ тэрийг алхам тутамдаа ажиглаж амьдралтаа хэрхэн хэрэгжүүлж болох уу, өөрийнхөө амьдралд хэрхэн үйж ойлгож болох уу гэдэг ухаарлаа авах нь чухал. Үнцэн тэгвэл ямар суурьтай юм. Ер нь үнлэмж гэж
хэлсэн үгээр нь үн цэн гээ та. Өчигдрийн мөр өнөөдрийн үйлдэл маргаашийн зорилгоор чинь үн цэн чинь тодорхойлогддог юм биш үгүй юм уу? Тийм байна. Үүнийг л хэлээд байна шүү. Тийм учраас ядруудаа нэг хүмүүний хувьд өчигдрийнхөө үйлдэлснээ гаргасан өтгөнөө ичилсэн хүнсээ өнөөдрийнхөө дадлаа маргаашийнхаа зорилгоо нэг үндэстний хувьд өнгөрсөн түүхээсээ суралцаж өнөөдөр өөрсдөө үйлдэж үргэлжлүүлээд ирээдүйд үндэстнэрээ зориотхоол гэсэн үг шүү дээ. Үгүй юм уу? Тийм ээ. Ийм хэлбэр шүү дээ үн цэн гэдэг чинь. Хүн дээр бол тийм улс эх орон дээр маань улс удирдах байгаа хүмүүстэй ч гэсэн бидний өөрсдийнхөө амьдрал дээрээ энэ үн цэнээ харчаад эх орноо зөв зөвтэй залгаж байгаа хүмүүсийн үн цэнийг олж харж танихад их хэрэгтэй юм байна. Хүмүүнийг таних бол өөр сэдвээ ёдор минь. Хүмүүнийг таних хэмжихэд дэнслэхэд бол эхлээ дэнсэлж байж ард дээр нь үн цэний нүгэн шүү дээ. Хүмүүнийг дэнслэх бол хэлж байгаа үг биш. Үлдээсэн мөр. Үлдээсэн мөрийг харддаггүй юм а гэхэд өнөөдөр амнаасаа гаргаж байгаа үгийг ард дээрээ таацуулж манаж маань байна үгүйгээр нь л үг үйлдэлийн зөрөөгөөр нь жишгэлэн шүү дээ ердөө. Түүгээр л дэнслэн шүү дээ. Өвгөд бидний хэлээд байгаа өнгөрсний мөр өнөөдрийн үйлдэл маргаашийн зорилго гээд байгаа чинь үнцэн гээд чиж үндсэн суурай гээд байгаа нь яагаад заавал үүнийг хэлээд байна вэ гэхээр та ядрууд нь өдий хүртэл хувь нэг нь магад хөглөөч ямар мөрттэй өнөөдөр тэгвэл тэр мөрөө нотолж байна уу? Өвлүүлж байна уу? Эсвэл үгүйтгэж байна уу? Гэж хэмжих нь. Маргааш тэгвэл энэ мөрөө дэлгэрүүлж, өвлүүлж энэ мөрийнхөө хүрээнд өнөөдрийнхөө үйлдэлээр өрөөлтөө хилцэж хөглөөч нэрээ манаж байна уу гэдэл бодох нь байна шүү. Хувь нэгний хувьд. Тийм. Тэгвэл чиний хэлдгээр улсаа залаад байгаа гэлүү зайлуул та. Тохиогдсон мэдлийнхэн суудалд байгаа ёдруудын хувьд бол нэг үндэстний үлдээсэн мөрөөр түүхээр нэг үндэстний эхлээд үүнийг нь таниулж түүнийг нь манах үйлдэлийг нь үйлдэх боломжийг нь олгож үүний ард дээр өөрсдөө чаддгүй маа гэхэд өрөөл нэгэн манлайлагчийг урдаа гаргаж байж л нэг үндэстний хувьд ядахна тухайн учигт нь тухайн салбарт нь нижгээд удмууд нь нижгээд бүлүүдт нь зориг гээчийг өгөх ёстой босуу. Тийм. Тусгаар байгаагийнх нь боломж энэ шүү. Тусгаар босвол харин үйлдэх орон зай боломжийг нь хамаарч байгаа нь ацгалдаг юм. Үндэснийх нь хувьдах зорилгыг нь үгүйтгэж өөрсдийнхөө хавчуурга болгодог юм. Ялгаа нь шүү. Мөр бол өнөөдөр сэхээрч үйлцнэрээ мандаг болохоос хоосон огснороо ер манахгүй. Хэрхэж хөөрснөрөө ер манахгүй. Хундаг дарсны даруулга болгож хугас өдрийг
амны зугаа болгодог зүйл биш. Үндэстний мөр гэдэг. Үндэстний үнцэн гэдэг. Нэжгээд хүмүүн үнцнийг мэдэж үүнийхэн хүрээнд өрөөл нэгэнтэй бүлийн хэмжээнд харилцаандаа үнцэн өгч чадвал тэр бүл нь бусдад жишг болж чадвал тэр бүл нь нийлсэн нэгэн сэн өгсөн зоригтой болох аваас тэр зорилгыг нь оройлох манлайлалтай болох аваас л энэ нь нэг улсын гин утгаараа болно шүү дээ ядрууд минь. Байна уу хүү? байна. Улаач нэгнэр бол үнэн. Нэг улаач удмаа жишгэлд засаж чадвал жишгэлд засна гэв шүү ядрууд минь. Ердөө нэг дашуурхнаараа тоньсноо хицээрэн багхан химээ тэтгэснийгаа засаж байвал гэж бодоод өрөөл нэгэнд удмаан би засчлаа гэвэл холоон очиж хуцсан дээр нэгэн улаач өөрийн угсаагаа жишгэлэн засаж чадаж байвал үйлдэлээрэн оройлон өргөж чадаж байвал нижгээд угсаатай хамсах эрх нь үүсдэг. Чадамж нь бүрддэг. Нижгээд угсаанаар хамсаад үйлдэл бараж чадаж байвал нэг улс хүчтэй. Байна уу хүү? Байна. Ядруу. Амандаа ус болгоцгаа тургих гээд төдийгээд байгаа байна. Өвгөд биднийг сонжид сорьсон өсөлсөн үг байна уу та? Одоогор бол сонжсон үг байхгүй. Зүгээр нэг хүн бол таны яриаг сонсоод зарим зүйлээс нь өөртөө наах гэд хичээж яваа гэдгээ хэлсэн байна. Энд бид дураар чалчиж байхад тэнд нэгэн өөртөө дэмтэн үг хураах гэж хичээж байна гэдг нь над өртөөлөгчийн чинь шид юм да. Орон зайг ортуулж байна. Цаг хугацааг зэрэгцүүлж байна шүү дээ. Шидэл байх та бодвол. Миний өртөөлөгчийн цэнийг нь дуусч байна. Ам тавьж байна уу? Ер нь одохгүй амт байлаа. Ашгүй дээ. Хүмүүс асуух юм асуугаад амжсан болов гэж бодож байна. Өвгөд бид хэл хүүгэн бол дүүргээгүй. За тэгэхээр хэлэхээр ядаад байгаа санааг ухаж байна уу да үнцэнгээ чиг. Ухаж байна. Өнөө цагт бид нар энэ эх орон яаж хөгжих юм болоо, гаргалгааны юм болоо гэж за хүн болгон гэж хэлж болохгүй хаа би зүгээр хувьдаа боддгийн юм таны хэлсэн. Бид нар мэддэг юм шиг хэрнээл тэгэл хэлүүлэхээс нааш ойлгох байгаа болоодаа л гэж бодож байна. Та өдрүүдийг ажиад байхад хаврын нэг гарын 5 хуруунд багтах хэмжээнд л тусгаар гэдгийг санаж хоосон огшцоох юм. Тусгаар тогтносон ядахна хилэмжийн хөвдөж хэвтнэ бүрэн ихтэй нэгэн улсын нэг хэсгийдгээ хаврын ихтэй л нэг 5 хуруунд дотор багтаж огших юм зайлуул та. Бусад үед нь сандаг ч юм уу үгүй ч юм уу. Гэтэл
хамгийн үн цэнтэй зүйл чинь явж энэ шүү дээ. Тийм. Үгүй юм уу? Тийм байна. Ядахнаа та нар чандлаад манад байгаа гурвыгаа бол ахуйдан амьсгалахтаа алдаан тэтгэхтэй алхахтаа мэдээд хэмжээд байж бардгаа. Тийм үү? Мм. Харин тусгаар гэдгийнхээ үнцнийг тусдаа очиж байж мэдэх юм да зай. Зугаатай ч юм шиг ёдрууд. Тэгээ сүүл Зугаатай ёдрууд ч таана. Гэхдээ зугаа нь хэтрээд байна уу гэхээс багдаагүй. Зугаандаа автаад байна уу гэхээс хэмжээгүй. Ядаж байхад яасан ч их өрөөлийн өгсөн үн цэнийг өргөцгөөдөг юм ёдрууд нь. Өвгөд бид яншихын ихэнд хэллээ шүү дээ. Үндэстэн болгон өөрийн үн цэнээрээ өрөөлийг дарахыг хүсдэгэ гэж. Мэдлэлтний хувьд тооцсны ард дээр бол тэгхэл ёстой юм. Бид ч бидний үндэстэн ч тэгтгэл юм. Шудраг. Гэхдээ шудраг болгонд автаад байвал ёдрууд минь ээ. Энэ үндэстэн чинь яах юм? Энэ өчхийг нь мэдчихсэн юм бол яахаараа өөрсдийгөө мандаг, өөрсдийнхөө үн цэнээр өрөөлийг дагуулах үйл рүүгээ өртөөлдөггүй юм. Оройлдоггүй юм. Яах вэ? Чамааг нэг их чичлээж яах вэ? Чи хаа очиж энэ өргөөн дотор байгаа ёдруудаас илүүтэй өрөөлийг хаврын 5хан удаад нь багтах хэмжээнд огшдохыг нь ядаад нэг 50 болгосон үйлтэн байхаа. Үр чиний хөгийг сонсоод өрөөл нэгэн огшдгол байхаа. Тэгээд юу гэж тэгвэл үр чи тэгвэл наад огшоосон сэдэлтнээ хаашаа хөдлөх юм. Огшсон нэгэнтэй хэрхэн хамтрах юм. Хөв нэгэн болгон өөрийнхөө үн цэнийг таньчлаа гэдэл үүнийгээ өргөөдөл өрөөл нэгэн өөртөө хамсах юм даа гэдэл өрөөл нэгэн үр надад итгэл өгөх юм даа гэдэл бодолдоо бүгээд алдан хераад байвал яаж чадамжтан нэгний үүлийн цараа нэмэгдэх юм бэ ёдруудаа. Тийм болохоор ихэнд чамааг хэлэхэд өрөөлд өгөх итгэл минь алдарсан гэхэд үгүй юм гэдэг нь тэр юм. Хүмүүнд итгэхээсээ илүү хилцэж байгаа зорилгод итгэж сураа. Хүмүүнийг дэнслэхдээ үг үйлдэлийн зөрөөг нь тухайн нөхцөлийнхөө, тухайн орон зайныхаа эсрэгцэж байгаа арин шингаар нь биш, түүний үг үйлдэлийг нэгдэж байгаа зорилгоор л дэнсэлж сураа. Тэг хаваас та ёдрууд овоо олон авиртны, овоо олон арин шинтны ард дээр гарч, ард дээр унаж үйл хэлцэх хэмжээнд очно ёдруудаа. Байна уу? байна. Дахиад ус болгочихоо юу. Ухаан болгочод халигаа цайлгаад байна. Хагасхан төргийн ачтай тэр юм. Хин рүүгээ төргицгааж байхад тагч чинь дундрах байлгүй. Ажиад байх нь хэллээ шүү дээ. Энэ замбын өрсүүдийн дийлэнх нь өнгийг, шинжийг тодорхойлсон нэршлэр тархиан дүүрэгдэхэд байна ёдруудаа. Ядахнаа. Энэ өнгийг хэрхэн гаргах вэ? Энэ шинжийг хэрхэн үүтгэх вэ?
энэ учгийг хэрхэн тайлах вэ гэх. Ухаан гэж өргөөдөж яах вэ төвөг цаашаа. Тийм хэмжээний гарц гаргалгаа хайх сэтлэр бүр ядаж байгаа хэрэг шүү. Аргаар биш сэтлэр гэвхүү. Тийм сэтлэр дүүрэгчхэд ихэн өөр болно доо ёдруу. Тэр сэтэл нь агсаж арга болно. Арга нь гарц болно. Гарцууд нь зориг үүтгэн. Зорилгууд нь харин та ёдруудыг хооронд нь нэгтгэн. Дуулж байна. Лагж бодож байна. Та нар ухаан гэж балгаж байна гэж биднийг хоосон. Бидүүд байгаа бид ятнаа ам хатаж байгаа учраас бодтоор тагштаг болгоё да. Юу гэд хавцсан хамрынхаа араас хідэн үг чулуудах гэж ядаад байгаа ёдрвэ чи. Агтаа шаардлагатай. Явс. Ашгүй бид хэвтүүлгүй болсон уу? Үгүй ээ, хэвтүүл нь явж байгаа. Ёдруу. Өвгөд бидний ёдор түнших үгнээс ёдор чивчих утгагнаас залхаж байгаа байх гэж бодоод өвгөд бид зориуд зорж өртөөлөхийг хүсээгүй. Ердөө дуулах ёстой сонор нь тосож байгаа хэвтүүлийн хүрээнд авчих болов гэж бодоод зориуд ингэж ихийг нь эцээчихгүй явж байгаа хэрэг. Гээд бодохоор яаж байх юм бэ ёдор минь. Яагаад л энэ хөвүүд, энэ үрсүүд хий бичнүүдийн өмнө суучхаараа өртөөлөгчийн үүлийг хийхээр ингээд ч лавлчихгүй тэгээд ч асуучихгүй гээд төвчээрийг чинь шалгаад цухлыг чинь хөдөлгөөд байдаг учрыг мэддэг үү? Би угаасаа дагаж бодлоо. Ухаан балгаалаа сууж идэг юм уу? Тийм байна гэл Ухаан болгоно гин. Үгсэн салгаад идэг. Ухаан болгоно гэж юу байх вэ? Утга тосно л гэж байх вэ? Ловлох үгүй ээ нүү. Өртөөлөгч сайн ажилтгаа. Түрүү хишиг даваа баясгалан гээд хүн Жанжин ухаан ба түүнийг хэрхэн суралцаж суулгах вэ гэсэн асуусан байсан. Сүрхий утга ловлох юм аа ёдрууд. Жанжин ухаан нь юу юм бол доо наадүрийн хувьд. Бид бол жанжин ухааныг ердөө л цэгцлэх, хэмжиж болох хэмжээнд нэгтэж болох хэмжээнд тооцож болох хэмжээнд болгох гэж л боддог шүү дээ. Тэгээд баны бүжин гэдэг хүн дахиад асууж байна. Ямар бүжин гэв? Баны бүжин гэнэ. Байна уу бүжин гэв?
За бүжин юу гэнэ үү? Дахиад асуулт асууж байна. Цагаан хил амнаас хэрхэн өөрийгөө хамгаалах арга зааж өгөөч гэнэ. Хэлсэн шүү дээ ядрам. Эрчин биеийнхаа нэгтслийг хурдныхаа эргэлтээр тэтгээд л наад хилээд байгаа хилээд байна шүү дээ түрүүнээс хойш. Хил ом гэдэг чинь химийн нөлөө гэдэл хэлсэн санах юм. Өөрийн бус химийн нөлөөнөөс хэрхэн өөрийгөө манах вэ гэдэг ердөөл өөрийнхөө алдтаа буюу амин сүнсэндээ эзэн болно гэсэн үг. Амин сүнсний чинь хамгийн хүчтэй хүчжүүлэх дуудлага нь өөрийн хавар нэр эцгийн алдар өөрийн нэр гэд хэлсэн санах юм. Өөрийн амин сүнсээ хүчжүүлсний ард дээр өөрийнхөө алдыг бүрхэж байгаа эрчим биеэ хүрдээн эрчимжүүлж бай, хүрдээн хүчжүүлж байж нэгтруулах юмаа гэв. Эрчим бие чинь нэгтраад ирэхийн цагт өрөөлийн өөрийн бус хэм нэг их наалдаад байхгүй л гэд хэлсэн. Заавал яах гэж биднийг ингэж төд аятай давтуулж цөөрэн аятай цухалдуулаад байгаа юм дурав. Байна уу бүжин чинь? Өвгөд би зөрүүд хэвтүүл тавьдаг нэг талаар үдэж байгаа хэлбэр юм ууган. Ямар үсүүд нь сорхно. Ямар үсүүд нь өдөөн хатгах нь гэд хүлээсэн санаатай. Овоо босгож байгаа ухаантай юм ууган. Шагшрах сайазгаа алгуу да. Доогоор болоо үзэгдэхгүй байна гэсэн. Болжмор байна. Гэнэ тийм үү өдөж хатгсан хүмүүс бол байхгүй бүгдээрээ л тэрнээс юм асуух сонирхолтой хүмүүс баг шиг. Үзэгчтэй хандаад хэлэхэд Монгол дээдсээс асуух юм бол асуугаарай. Үзээд байгаа юм уу наад бол. Харин үзэл ах шиг. Хөөе. 37 хүн байна да. 35 хүн байна. Яа та өдрүүтээ нийлээ 50 сууж байгаа юм байна. За 50-лаа тэгвэл нийлээ юу хэлцэх вэ? Хоб боццохоох уу? Харин нэрээ хов бацах гэдэг үгэн дээр дээдс таны өмнөх бичлэгэн дээр мөн хоёр ахтай хийсэн бичлэгэн дээр хов бацаг базна гэдэг үгийг яаж мэдээд байгаа юм бол дээр үе тийм үг байгаагүй зүтэй гэсэн мэдсэн байлаа. Эрт үед хов байгаагүй юу? Харин хов базна гэдэг орчин цаг үеийнх юм шиг санагдсан шиг үлээ. Базна гэдэг чинь барьж авж нухлаад байгаа хэрэг биш шүү дээ. Багцруул нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Нөө тэгээд ч хэлэхэд улаачийг ер нь. За улаачийг ч угаасаа ухаангүй гэж бодож л байгаа юм байлгүй. Өвгөд биднийг ер нь юу гэж боддөг юм бол тоо. Өгөр улаачийнхаа дуулж байгаа сонроор харж байгаа мэдээллээр энэ зам нартын чинь өчхийг элдв өчхийг таних энэ хэрээр өвгөд бид тооцож байгаа шүү ухаантай юм шүү дээ өвгөд. Тийм байтал хайшаа юм. Хуйг агсахаараа суучхаад л худал үгээр хуцчхаад л морддог гэж санаа юу зайлвал да. Ингэнэ дэцээ баны бүжин биччихээ. Байсаар л байна уу бүжин. Тий. Байдаг бүжин боллоо хөөе. Лайв тасраад өмнөхийг сонсож амжсангүй өршөө. Барай хийдэг юм а хүний хэмнэс баг гэмтэх арга нь ингэндээ юу байж болох вэ? Давстаа усанд орохч зарим хүний барьсны дараа их сүлдэх юм гинэ. Химэн олдчихл байхгүй юу да. Олгоныхоо хурдны өчхийг таньчихвал барин уу хим гүйлгэн үү засал хийн үү аль нь ч
бодлооч нь үүтгэлтэйгээд мэдчихвэл тэгээд ер нь алив манааны хамгийн үндэс нь бодол юмаагээ мэдчихвэл химээр дөрүүлж мандаг гэ таньчихвал нэ гэх өөрийн химээ ухамсаргүйгээр алдаад байхгүй байлгүй дээ. Ер нь тэгээд ажаад байхад энэ замбын өрсүүдийг ажаад байхад өөртөө байгаа 13 хим байлаа гэхэд түүнийхэн тэр барихын хувьд ч тэр засахын хувьд ч тэр ихтэй 4 хурууг л зарцуул сурмаар харагдах юм. Тэгэхгүй хамаг байдаг химээ юу ч хийдэл түүнийхэн ар дээр өөртөө оосон хэлхээ ясан нөмөрсөн арь саятай болцоход л хэн нэгэнд очиж тунаад байгаа харагдах юм ядруудч. Химээ хэрхэн зарцуулах вэ? Химээ зарцуулахаа бодлоороо хэмжнээл гэсэн үг шүү дээ. Химээ төгж сурнаа л гэсэн үг шүү дээ. Хөрөлцөж байгаа хэсэг алган юм уу юу юм? Түүн химээ хуваарлаа бол үүнээс илүү энэ үр зарцуулахгүй гэд хэмчих нь байж шүү дээ. Үүнийг л мэдчихвэл барьсан болгондоо соруулаад байхгүй, бадсан болгон дээр уюудууд байхгүй болно шүү дээ. За хоб бацах гэсэн яасан? Ховаалгүй. Нэг хүн хов бацах хүсэл бичсэн байна. Ямар хоб байна? За хишиг даваа баясгалан гэдэг хүн. Нэг Нөө жанжин ёдруу. тий жанжин. Ухаантай ёдруу. Хишиг даваа гэдэг хүн нэгэнт хов бацах юм бол дээдэс таны хувьд нэстэг готл нь ямар хэм хийцтэйг айдаж өгч болох уу гэнэ. Мэдэмгүй, мэдэхгүй хоб байна. Ядахнаа өглөх нэгнийх нь хөлдөн таарсан л байх ёстой байлгүй. Түүнээс биш гутал өлөгчгөөр нисэж байгааг л хараагүй юм. Аргагүй ухаантай ёдор байна. Бидний лав ухаан барж гүйцэхгүй юм байна. Яг хөө өвөр улаасд минь үүлэн үлдэж байхдаа суудаг байсан. Урдуу урлаач онгод байсан бол олон үг шилчгэл байсан байлгүй гэхдээ өвгөд бидлав сонирхдаггүй. Өвгөд бид бол өрөөлийн тархиар наадах, өрөөлийн бодлыг тоншгол ховон дуртай. Тэц дөрвөн тэр үнцэн гээд ярьсан, бас ихтгэлгээд ярьсан. Одоо ингээд нөгөө нийгмийн асуудлуудыг харангуут одоо амиа хорлол гэдэг асуудал одоо Монголд жишээлх юм бол жил дунджаар нэг 400 гаруй хүн бол амиа хорлцож байгаа. Тэгээд түүнээсээ одоо бараг 10 хорооных нь 8-аас 9 нь бол одоо ирчүүд байгаа юм л да. Тэгээд энэс ингээ харангуут нэг яг өөрөөртөө тэлгүй болж гинөө дээрээс бас өөрийнхөө тэр амныхаа үнцнийг цэнэлж багахгүй болоод тэгж гинөө яг яаж энэ тогдод цөөнбөл дээр юм болов гэж бас бодод тийм. Яахгүй. Мэдэж байгаа яах ч байгаа юм чи. Хамаг бүрээ яг энэ тоо багасах юм бол тэр хэмжээгээр л нийгэм дээр яараа айтай болох юм болоо гэж бодод тийм. Айл айлын шүүд. Өөрийнхөө амны үн цэнийг амьд байгаагийнхаа үн цэнийг нэгд мэдэхгүй вэ? Нөгөөд өрөөлд итгэж байгаа нэртэй өөрийн ачаагаа өрөөлд хамаг ачаагаа ацаглаад өөрийнх нь хүлээсэн хүлээлтээс унаад ирэхээр итгэл өгөхийгөө үйлдэл үйлдчихлээ гэж бодоод л өгсөн итгэл нь хүссэн хүлээлт нь хүрэхгүй болохоор мухардаад л тэгээд шулуухан бол юу гэдэг юм бэ наадах юм. Хайрын заяа л ий та. Үн цэнтэй холбоотой гэхээс илүүтэй өөрийнхөө сэтгэлийг өрөөлтөй уудаж өөрийнхөө
өөртөө тулж байгаа бэрхшээлийг хэрхэн гаргах, хэрхэн давах ухаана олоогүй балчир оюутнуудын л хэрэг шүү дээ наадах чинь. Хайрын амил харагддаг юм. Одоо яа гэх вэ? Тэгээ дээр үед нь одоо дайн байлдаанд улс орноо хамгаалаад амиа өргөдөг байсан үдээд одоо яг инх тайван цаг болсон байгаа чинь тэгээд өөрсдийн хаймаг орооцгоо. Хайрын тийм. Хайрын ам байгаад. Ядахнаа нэг ёдрыг аваад ирлээд өгвөл таарна. Гэр болчих ёдрууд арвин байна шүү. Цохол арилтал, сэтгэл сэрэгтэл хов баз хүр алгүй ёдруудаа. Юу наран гэрэл долом сүрэн гэдэг хүн нэг хэдэн юм битсэн байна. Би тэгтээ яг юу асуугаад байна ойлгохгүй байна. Чи өгөхгүй бол бид өгөхгүй гэсэн. За шүхэрд даваа гэнэ. Юм асууя. Ижил хүүснэн гээд ер нь эрийг сонирхдаг энэ заваа юм одоо цагт их хэлбэг боллоо. Энэ зам бос зүйл дээд та бүхэн хэрхэн хандаж байсан бэ? Би бол бүхсийг нэг дор бөгнөж байгаа тусдагчмаар байна. Бүгдийг л юм шиг. Манайхаа тэгээд бичгээр бол зөв зэгцтэй бичээрэй. Тэгээд ойлгомжтой бичээрэй манайхаа. Тэгээд хүслээ гүцээгээч. Өвгөд бид бол гуурыг нь огтлтгол байсан гэж бодчих. Тэгвэл ядахнаа нэгнийг имлээд байж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэр чинь гуургуун байлаач дөрвөн бүчнэ байна. Үйлдэх чадамж нь үлдэн шүү дээ. Гутраад өнгөрсөн амьдралаа ядахнаа хинтээ болоод явбал хэрэгтэй шүү дээ. Наадах чинь яана гэв. Энэ бүгдийг нь Үгүй ээ. бүгдийг нэг дор бөгнөлт байгаа тусдагчмаар л байна гинэ. Энэ замбад тэгвэл өөрөө устгуулах байлгүй дээ тэгвэл. Тэгээд тань руу одоо нэг хүн жоохон хатгаж эхэлж ах шиг байна да. Ашгүй дээ. За эхлээд асууж ин хэмбэ гинэ. Хажуу чин согтуу байгаа юм уу? Наадах чинь одоо буучгсан байгаа юм уу гинэ. Наадахын чи ямар юмны хатгаас гэдэг юм. Ганцаа Хэн байх нь наадахынд ямар хамаа. Хэлж байгаа үгний ярыг ухаж дийлэхгүй бол үр чи өөрөө хэмбэ. Үрэн хатта. онгод нь буучгсан байгаа юм уу гинэ. Буугаагүй сууж байсан чи яадаг юм. Онгод гэхээр юу гэж боддог юм ядрууд нь. Наад үрийн хүчин хувьд онгод гэдэг нь ямар байх ёстой юм. Түг цаашаа. Өөр нэг гоё асуулт ирж байна гэсэн. Хов юм уу? Хов гэхээс илүү нэг зөвлөгөө асууж байгаа юм болоо танаас зөвлөгөө ирж байгаа юм. Энэ хамар үлзий хутаг гэдэг хүн асууж байна. Амар байна уу буурлаа. Нас бид гүйцэн ч гэсэн зорилго өөрлөхгүй цагаан хий юм дүрс байгаа балчруудад яаж зорилгоо ухаж ойлгох сэтэл өгөх вэ гинэ. Нас би гүйцэн хэрнээ юу гэв? Нас би гүйцэн зорилго өөрлөхгүй цагаан хий юм дүрс байгаа балчруудад яаж зорилгоо ухаж ойлгох сэтэл өгөх вэ гинэ. Юунд дүрээд байгаа юм хий юм. Зорилгогүй л байгаа гэсэн юм миний ойлгосноор. Хүмүүн болгоны зорилго өөр шүү. Зарим үрсэн байгаа цаг хугацаагаа алхан зорилго нь болчиход л явна шүү дээ. Өвгөд бид бол үн цэнтэй мөр үлдээхийг л яриад байгаа. Нас бид хүрлээ гэд шүүрлэн ханлаа гэд хүмүүн болгоны бодол цэгцэрч алд чивчирдэггүй юм угаас.
өнгөрөөсөн хаврын хугацаа ёор хамаагүй. Хэн гэдэг байгаа юм? Зэ нөгөө болчмор тань руу бичиж байна. Энэ ерөөсөө онгод буугаагүй байна штэ. Битгий жүжээд байл да. Хоёулаа цуг бөөлөд лайв хийх үү гэнэ. Болно. Нүүрэлдэх зоригт гаргаад ирвэл болно гэв. За нэг гоё асуулт байх шиг наа. Багийн Азнаж вэ өдөр минь өнөө. Цаг үрдэг зорилгыг хэрхэн хурцлахыг илж хэлж чадах юм. За. Жишгэн над болдмор байна. Өвгөд биднийг өдөнгөө. Да өвгөд биш бид төвл. Эмгэд болъё төвөг цаашаа. Буугаагүй биш. Зүгээр дураар чалчиж байна гэдэг удаа. Биднийг ингэж өдөнгөө цухалдан сонжин сонсож байгаа чинь энэ амьдралынхаа хайрын хугацаанд тэр хугацаагаа бидэнд автаад өнгөрүүлээд байгаа хэрэг биш юм уу? Бидний зорилго бүтчихлээ гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө цаг хугацааг үнэлдэггүй нэгнийг өвгөд бид агуулчихлаа л гэсэн үг шүү дээ. Өдөхөд сүрөөд ороод ирдэг. Өөрийн үн цэнэ үгүйсгээд л автаад байна гэдэг чинь хөөрхий. Амьдралынхаа цаг хугацааг үнэлдэггүй л гэсэн үг шүү дээ. Бидний буугаагүй, суугаагүй, залраагүйг нотлох нь наадахынд чинь ямар ач холбогдолтой юм. Ямар өгөөчтэй юм. Нотлохгүй бол ямар хохиролтой юм. Түүний тууллын орон зайд бид ямар гай болов? Тосож байгаа олонход бид ямар дэм болов? Гээд хэмжчих бодлын сүүн нээгдээгүй бол төвөг цаашаа да. Өвгөд бидний сонж сорж байгаа хідэн үгэнд тоншуулаа цухлан хөдлөөд шингэнэн савраад байгаа бол огчин л гэж да. За тэр яг төвөг цаашаа. Хэллээ шүү дээ. Шүүрлээсээ хамаардаггүй юм аа. Юунаас хамаардаггүй вэ гэхээр туулаасаа ч мөн нэг хамаардаггүй юм аа. Бууж хорон зайнаас дагуул жишглэх нэгнээс нь мөнтэй үнэлж өргөх бусдаас нь үүндээ урамшаад чадсан бүтээсэн мөрөөсөө хүмүүний зориг цаг алах хэмжээнд байх уу? Эсвэл цаашлаад өрөөл өгөөжтэй болох уу гэдэг шийдэгдэнэ. Тэгэхээр нас бид хүрлээ гэд түүнд дагуулах нэгэн нас бид хүрх хооронд нь байсан юм уу? Дагах жишг энэ хугацаанд нь дэм болсон юм уу гэдэл туулын орон зайг нэгж хэрэг гарандаа ёдруудаа. Тэгж байж түүнийг цаг олох гэх зорилгоос нь хөндөрүүлж барна. Дуулж байна уу? Дагаж бодож байна. Чана. Одоо цагт нөгөө хүүхдүүд нь тоглоод янз бүрийн тоглоом наадах нэгтээд тэгээд тэрэндээ санаа зовсон ээж аав нар маш их байгаа. Тэр нь нөгөө зугаац нүдийг нь хужирлах тэрэндээс нь салахгүй ихэнх цагаа тэнд утсанд дөрвөлжин ард өнгөрөөдөг. Бүр дэлхийгээрээ хүм төрлөخت нь тийм болцгоосон. Тэгээд тэр нь санаа зовсон хүмүүс. Тэр чинь боломж шүү дээ ууг нь.
Сэхэрсэн нэгэнд бол сэхэрсэн нэг үндэстэнд бол бид хүмүүний сэтгэлийг иргшээх гэж зовцохоодог байлаа. Гэтэл одоо зайлвал алганы чинээ дөрвөлжин хардаа бүгд автцаачихсан байна гэдэг нь юунд автах чирийг нь арай төрүүл сэхэрсэн анзаарсан нь өгөөд байхад л тэр л дагуулна л гэсэн үг шүү дээ. Одоо ч угаас түүгээр чин дамнуулж л та нарыг хариулж байна шүү дээ ядруудаа. Тэндээсээ гаруучрал. Тийм гэв багтаан туугдаж байна уу чи. Тэгээд тэр нэг мөр өвөлдөх зарлаг гороо гэдэг дээрэл боцч. Амьдрах. Өмнө үед байгаагүй шидтэл өртөөлөгчүүд. Тиймээс л өгүүлж байгаа үгний утгын төгсгөл дүүрээгүй байхад өрөөл нэгэн утгын тосчхоод байх тийм л шидтэй зүйлийг та нар хэрхэн ашиглах уу гэдэг чинь л өөрсдийн чинь тархиан гашлахж бодлоо шавхах тэр л үйл болоод байх шиг байна да ядруудаа. Бас нэг юм байна дээдсэн. Одоо энэ сүүлийн үед хиймэл оюун ухаан гэж юм дөрвөлжин хартаа ороод ирсэн. Тэр нь ингээд эргэн тойрны хүн төрөлхтний гаргасан ном хүмүүсийн судалсан мэдсэнийг бүгдээр ингээд базаад энэ дөрвөлжин харт оруулаад ирээд тэгээд тэр хүн төрөлхтний гаргасан номны мэдлэгийг дээр тулгуурлаж хариулт хийлдэг. Тэр нь гэхдээ энэ дөрвөлжин хараас гарч ирж байгаа. Үйлдэж бүтээж байгаа бол хэсэг хүмүүс бол байгаа. Тэгээ энээс шалтгаалаад одоо маш олон хүмүүс ажилгүй болох нөхцлүүд үүсэж байгаа. Одоо зураач хүмүүс зураг зурах хэрэг бол дуу хөгжмийн зохиож байна. Тэгээд эмч хүмүүсийн онцлогоог энэ дөрвөлжин компьютер гэдгээр ингээ онцлдог болоод эхэлжлээ гэдэг. Тэгээд роботууд гэдэг энэ төмөр хүмүүс өөрс хүний зохиосон төмөр хүмүүсийг ингээд үйлдвэрлээ. Тэрэнд нь тэр хүн төрөлхтний цуглуулсан мэдээллийг оруулаад гэр орнын цэвэрлэх, айр зүрийн ажил хийх гэдэг одоо ажил гэр оронд нь ороод ирж байгаа. Унаа төмөр хөлгүүдийг нь яг тийм хиймэл оюун ухаан гэдгээр дотор нь суйрлуулад одоо төмөр хөлгөнд жолоочгүйгээр өөрсдөө ингээ явдаг. Энэ рүү дэлхийн хүн төрөлхтөн ороод эхэллээ. Тэгэхээр яг бидний үр хүүхдүүд маань одоо за холын ирээдүй биш ойрын ирээдүй магадгүй бараг 10 жилийн дараагаас маш ондоо ертөнцид амьдрахаар болоод ажил нь олдох уу, юу хийж ажиллах уу, амьдрах уу гэдэг дээрээ тулаад ирсэн ийм цаг үе ирсэн байна. Энийг одоо бид бүхэн яаж хүлээж тосч хөдлөх ёстой вэ? Бэлтгэх ёстой вэ? Хэн мэдлээ. Хэрэгсэл болгож л ашиглаж чадаж байвал болоо юм биш үү. Өөрсдөө түүнийхэн зараал болчихгүй. Өөрсдөө зарж чадах хэмжээнд л альва хэрэгслийг ашиглаж чадаж байвал болоо юм биш үү. Харин чиг зарим зүйлсийг та нарын зарцуулах хугацааг хэмнээд л байгаа юм биш үү. Тий. Зарцуулах хугацааг бол хэмнэж байгаа. Залахгүй болгох хугацааг нэмж байгаа. Цаг олох боломжийг чинь нэмж л байгаа юм биш үү.
зөө хоппозоо дүүрч гисэн үү? Дээдсээ зөндөө хүмүүс бичиж байна. Мм. Зөндөө хүн бичиж байна. Одоо альнаас нь эхлэхээ ч мэддэггүй тэгээд. Өөр эхнээс нь эхлэх үү? Яг хөө гэхдээ нэг Авсандаа магтуулаад аваагүйдээ адлуулна да чи. тийм ээ. За тэгээд ёо эхнээс нь явуулахад үзээ тэгээд асуултыг чинь асууж чадаагүй болоод уучлаарай. Гэхдээ цаг хугацаа давчаа шүү. За нэг хүн Sparkle Soul 80 гэдэг нэг хүн дээр бичсэн байна. Амглан байна уу дээдсээ засагч зарингийн хоолойг шууд сонссон хов бацах боломж гарсанд маш их баярлаж байна. Нэг голын хатгаас гэхүү сүнсний зориг гэхүү энэ насанда яах гэж юу бүтээх гэж ирснээ таньж мэдэх олох арга гэж байх уу? Хийж үлдэж байх үедээ сэтгэл амглан байгаа гэж ойлгох уу? Эсвэл сэтгэл баясаж байгааг нь мөн гэж таних уу? Өөр нэг хүн яг бас асуусан байна. Шахааны талаар бас асууж. Амар байна уу? Үл нарийн Юу шахав? онгодын шахааны талаар асуусан. Түг цааш. Түг цаашаа. Одоо чи бидэнтэй нийлээд хов базаж эхэлж байна. Харин тийм гээд эхэллээ. Тэгээд нөгөө чатан доор хүмүүс жоохон хэрэлдэж эхэлж байна. Нөгөө болчмортой хэрэлдээд эхэлж Төв төв хайч. За ингэнэ данзар авч инх 50 гэдэг хүн амглан байна уу борлоо. Өвгөд бидэнд амьсгалаад хариу үг хэлэх хугацаа өгөхгүй юу юу чи. Зөөршгөрөө. Бид яах вэ? Овоо болсны хувьд аль боломжоор хэдэн үг хэлж л таараа. Өдрийн бодол шөнийн зүуд гэдэг үг байдаг тийм үү? Тэгээ зориг болгоо тавьчихдаг өнөөхөн зовлон болгоод нэхэгдээд л байвал тэр чинь муугаар хэлвэл үйлдэхүүл чинь сайнаар өрөөвөл үйлдэж барвал тэр чинь баясал бардамнал мөр болно. Үйлдэж барахгүй бол нэхэл болж удмын чинь өр болно. Хэмжүүр нь ийм хэлбэр шүү. Яах вэ? Оллоо гэж нэг баястгэл юм. Удмын үлээ. Энэ замбад унсныхаа үлийг. Олсныгоо үлдээд байвал өрөө дөрвөгддөг. Өвөгдөөрөө тэтгэгдэж бардаг юм. Өөр нэгэн үлтэй харьцуулахад илүүтэй сориотой. Гэхдээ давж чадвал илүүтэй хүрээтэй байвал энэ үйл чинь мөн л гэсэн үг. Үйлдэж барахгүй бол ёстой нэг шөнийн зүуд болоод л явдлын нэхэл болоод л өр болоод л эхэлнэ. Энэ чинь л үйл юм болов да зайлвал та. Өнөөх нь юу гэлээ? Онгодон шахаад байна гэлөө. Болжмороос лавл гэж хэлчихэ. Буудаг нь тэр гэсэн. Хэлбэр шүү дээ нэг. Өөр хооронд нь үгээр өргөж тавиад өгөөч хаяад л овоо болоод л овоо орилдуулаад л байхаар амар шүү дээ. Буудаг нь хэлэгдэн төвөг цаашаа. Буугаагүй эргэлдэж байгаа бид бол яах вэ? Ингэсгээд л хэлчих. Яа, дандар авчаа инх 50 гэдэг хүн асууж байна. Амглан байна уу буурлаа. Хоёр дээдтэй эрэгтэй эмэгтэй балчууд хайртай хамтдаа нийсэн ч гэсэн салаад маргалдаад хоёр талд гарчих юм. Өвд нь нийцэхгүй байна гэж бодогдсон юм болов уу? Шахаанууд нь их орж ирээд галзуу үйлдэл хийгээд эсвэл утраад уугаад очиураад байдаг юм уу? Нартай үедээ ажлаа амжуулаад орой бол их өөр байна. Өөр хүн шиг л гинэ. Юу ухтдаггүй. Энэ тийм Өөртөөгөө тэрсээд байгаа мó өөр нэгнтэй холхилдоод байгаа юм уу?
Онгод эцтэй буруугаа наагаад байгаа юм уу мэдхгүй. Дахиад дуудаадах. За. Хоёр дээдстэй эрэгтэй эмэгтэй балчрууд Хос байх нь тийм үү? харин тийм байна. Хос дээдэстэй юм уу? Хоёулаа онгодтой л гэж яриад ах шиг байна. Тэр ямар хамаа. Тэгээд Нэгнийг өвөртлөхөд онгод өвөртлөх биш дээ төвөг цааш. тэгээд Биеийн үрэлцэхээс онгодоо үрэлцээд байгаа юм уу бодоод чинь. Тэгснээ юу гэв? тэгээд энэ хоёр маргалдаад хоёр тав гарчих юм. Өвд нь эцэхгүй байна гэж бодогдсон юм бол буу шахаанууд нь их орч ирээд галзуу хөдөлт хийгээд эсвэл бутраа дуугаад бачуураад байдаг юм уу? Бас уугаад байгаа, гудраад байгаа юу? Зугаатай байгаа юм байна. Ажлаа амжуулчаад орой гэртээ эрэхтэй жоохон өөр хүн шиг байгаад юм гинэ. Яг өвгөд бид зугаатай гээд үгээр өгөөдөж байгаа боловч үнэндээ зугаатай биш төвөгтэй л байгаа да. Яа гэхдээ яах вэ? Ядахна харж сонсож хазж базж үнэрлэж байгаа орон зайд мухарлах хэрэгтэй шүү дээ. Өөрсдийн харилцаагаа мухарлах хэрэгтэй. Үнэн сэтгэлийн хос хэмээгдэж яваан бол өвгөд юунд хамаатай наадханд чам. Нөгөө талаар өвгдөн шахаад л үрсүүдийг салгаад л байна гэх утга дайгаад байх шиг. Удам гэдгийг удам болгоны л хүсэл хий чиг байна уу? Хий сүнстэнч байна уу? Махан битэнч байна уу? Бүгдийнх нь хүсэл өөрийн удмаа үргэлжлүүлэхийг л өөртөө үгүүрвч үргэлжлэл нь оршоод байгаасаа л гэх л бодолтой шүү дээ. Тийм байхад үрс балчрууд нийлээд өөрсдийн үргэлжлэлээ төрүүлээд явахыг юуны эренбийн ихэнд үгүйсгэн гэж лав байхгүй. Тэгэхээр хэллээ шүү дээ. Замб нартынхаа 5 мэдрэхүйн хэмжээнд тандах хэрэгтэй, хэмжих хэрэгтэй. Замб алдынхаа цусан зүрхнийхэн хэмжээ сэтгэлээ нээлцэх хэрэгтэй. Тэгээд боломгүй бол тэгээд онгодуудаа шалгацгаана биз. Ядахна зүү зөнгөө тосно биз. Ядахна аргадаж өргөл юугаан өргөнө биз. Юуны тухханд хүрэлгүй л өвөрлөсөн нэг нь өөрөөс нь дутаахаар мансан онгод нь буруутай боломж гэж юу байх вэ? Өдөр нь үлдээд үд шин өөр хэмэнд автахаараа өрөөлийн онгод ялтаач гэж юу байх вэ? Төвөг цаашаа. Нэг хүн өөрийгөө өдгүүлэх гэдэг байгаа юм шиг байна. Наран гэрэл дулам сүрэн гэдэг. Хэцүүдсэн юм уу мэдгүй нэг намайг хараад өгөөч гэж. Чадамгүй төвөг цаашаа. Өвгөд бид хов базж байгаа болохоос өрөөлийг дэнслэх гээгүй. Сайхан гэдэг хүн асууж байна. Дэлхийн 3 дугаар дан болоход ойрхон байна. Хүмүүн төрөлхтний сэрэл дэлхийн хэмжээнд зогсолтод орсон байна. Сүнсний хүч бодлын шидийг яаж дөрвөн хугацаанд биелүүлэх вэ? Энэ талаар хөөрөлдөж болох уу гэнэ. Сүнсний юу гэв? Сүнсний хүч бодлын шидийг яаж дөрвөн хугацаанд биелүүлэх вэ гэнэ. Хэмжиж барах хэмжээгээр хариуцж барах хүрээгээр л чадамжаа агсацгаан шүү дээ. Тэр дундаа хөх толботон гэдгийн цөөхөн үрсүүд бол
Аль болох олон орон зайд аль болох олныг оройлох хэмжээнд л очих ёстой. Гэхдээ бүх толботон хүмүүн төрөлхтнийг хамаарна гэж юу байх вэ? Жишгэл болох ёстой болох. Яг хов сүнсээ хүчүүлээд ирэхийн цагт хүссэн ч хүссэн ч хамаарх орон зай нэмэгдэнэ. Хамгийн гол нь түүнийг хариуцаж манаж чадах уу гэдэг л асуудал болж эхлэндэ. Тийм болохоор хэмжиж барах хэмжээгээр л хариуцаж барах хүрээгээр л гэвдэ. Нөгөө хишиг даваа гэдэг хүн асууж байна. Дээдсээ үн болон цэнийг юу тодорхойлдог вэ? Хуучны хэрлэл хэрэглэл үнд бүрдгийг бодвол цаг хугацаа юм шиг тийм хүн хэрэглэж байсан гэж ярихыг бодвол хэрэглэгчийн нэр хүнд юм шиг байх юм. Аль эсвэл үүдэрч удаачаас хамаардаг юм болов уу гэнэ? Хэлчихсэн ёдрон минь. Зөөш. Дүүрч байна уу? Юу нэг одоо сүүлдээ юм асуухаас ирүүл ихсэж байгаа шиг. Син хатлаа нөгөө син үнэлгэн өөрийгөө үзүүлэх гэсэн юм. Тэгээд хүчээрэн гайхуулсан химээрэн оройлсон буудгаараа тодорсон чадлаараа барсан арвин онгодтон бууралтан зээрэнтэн утгамтан байхад өвгөл бий. Өрөөлийн хувь заяаг тоддон ч гэж юу байх вэ? Гэт хэлчихээр буугаагүй тэр визэл гэх биз. Гэхдээ өвгөл бидний үйл угаас өрөөлийн алдыг хувь нэг засахаас илүүтэй бодлын түншиж чадвал зэгцэлж чадахгүй бол өдөх юм. Шаагалдаж байвал нэц түүх цаашаа. Шаагалдаасан гэсэндээ өдсөн юм чинь бид бол зорилгоонд дүүргэж гисэн. Харин чиг зөвтөө гэдгийг нь зөвтөө гэж санаж тосож байгаа нэгэн дэмтээ өгч чулуудсан боллоо. Буруутай бишээ гэж байгаа ёдрууд нь үлгэж авах учиг өгсөн бол яамаа да. Хин хиндэн л өгөөж өгсөн л гэсэн үг. Өвгөд бид хэн нэгэн хувь нэгнийг гоочилж үг хэлээгүй. Өвгөд бид нэг олонд нь ажаасаа анзаараасаа гих зүү тогтол сэтгэлдээ зүрхэндээ хадах учгал хэллээ. Ингэж хэлээд байхад өвгөд бидний өгөр улаачийн хоолон хүрээнд өвгөд бидний чалчиж байгаа хэмжээнд л өртөөлөгчийн араас дэнсэлж байгаа бол нэг бол хитээцэн шидтэн, нэг бол цэгцрээгүй оюунтан л гэж бид бодно. Гэхдээ өрөөл нэгэн цэгцэрнэ үү яана уу? Ёр хамаагүй. Цэгцрэх ёстой. Сэхээрсэн. Учиг гаргалгаа хайсан. Хамгийн гол нь түүнийхээ төлөө өөрийн амьдралынхаа хугацааг зарцуулж үйлдэж зүтгэж байгаа өрсүүд нь л үг тусчихсан байхад болно. Түүх цаашаа.
Бусдаар бол ийм онгод гэж юу байдаг юм? Энэ онгод нь буугаагүй. Өөрөөрөө хуцаж байна гэх үг. Ёор сонирн биш байна. Сонирхох нэгэнд нь сонирхолтой л байгаа бололтой. Сонжих нэгэнд нь зугаатай л байгаа бололтой. Хамгийн гол нь 10 үг хэлэхэд 10 үгэнд хэдхэн утга багтаахад хэр тосож байгаа юм бол доо гэж хэвтүүл өртөөлөгчийн хэмжээнд тандсан төдий өнөө гараг. За дуулж байна уу юутруудаа? Доолж байна. Сонирхолтой байгаа биз дээ. Байна уу хүү? Байна. Лавлах үг байна уу? Байхгүй бол төвөгцөөс. Гой гой асуултууд байна. Тэ асууж явах уу? Чамайг дүүрчихлээ гэж бодоод л Үгүй. талцуулчлаа гэдвэл баясаад л болчихлоо гэж бодсон шүү. Гөө. Талцж байгаа хүмүүс нь байгаа асууж байгаа ч юм байна. Талцаж дими өөрсдийн хэмийг дундалж эсийг өхүүлээж яах вэ? Хөв хөвийнхэн зөв шүү дээ. Өмөрч байгаа нэгнийхэн зөв. Үгүйсгэж байгаа нэгнийхэн ч зөв шүү дээ. Төвөг цаашаа. Юунд нь талцаад байдаг юм. Сонирхолтой шүү. Хүмүүний итгэл үнэмшил гэдэг. Ийм учраас л энэ итгэл үнэмшил нь хэн нэгний хилэмж, хэн нэгний хоолой мөнгө, хэн нэгний хэлбэрт биш. Харин үнэлж чаддаггүй үн цэнтэй зүйлийнхаа төлөө наад талцаад байгаа хэмээ. Наад зарцуулаад байгаа хугацаагаа өргөөсөд юутруудаа. Аль альнийх нь зөв. Гэдэл орчих. Алтаж байсан, усчгал байсан шиг сэгсэрдэг нь амтны жам. Хүмүүн л жүтөөн дээрээ дөрүүлж, шуналдаан автчил, алт гэж өөр юмсэглэж, аршаан гэж үүсгдэг болохоос. Амтнд бол алтаж байна уу, усч байна уу ялгаагүй. Аль альнийх нь зөв. За юу вэ? За зулаа гэдэг хүн амар байна уу дээдсээ өөрийгөө олвол нартаас буцахтаа тэм буюу далд ертөнцид шинээр төрнө гэсэн үг мөн үү гэд асуугаад өгөөч. Юу вэ? Өөрийгөө олоод л өөр амьдрал руу төрөх гээд байгаа юу труу. Өөрийн алдынхаа алд юу байх вэ? Сүнснийхаа сүнс ч юу байх вэ? Удмынхаа тохоогдсон үчгийг таньчих бол харин ч энэ замбад хорогдох ёстой юм биш үү? Энэ их дэлхий гэх эцэг тэнгэрийн ивэлт 5 твийн чуулалт энэ орон зайд хорогдож тэр хэмжээнд үйлдэснээрээ суу алдраа цуурайтуулж мөрөн таниулж байж ядахнаа өөр төрөлдөө унахтаа агссан сүнсний дурсамж үлдээсэн суу алдраараа төрий барьбал илүүтэй дэмтэй юм биш үү? Бид тэгж л удах юм. Ховын шинжтэй нэг гоё асуулт байна. Sparkle Soul 80 гэдэг нөгөө хүн
асуултыг асууж өгсөн гэж лалаа сууж байгаа сартаа Авилгадаж байна чамаа. тэгж байна. Монголчууд өвөг дээдсийнхээ үед бясал хийдэг байсан уу? Хэрвээ хийдэг байсан бол одоо буддын шашны болон бусад газарт хийдэг бясалгалаас зорилгын хувьд ялгаатай байсан болов уу? Одоо бол хүмүүс бясалгалыг сэтгэлээ тайвшруулах, үүлийн үрээ цэвэрлэх гэх зэрэг зорилгоор хийж байгаа шиг байна. Хоёрт дээдсээ ханцууны үзүүр шүргэх хүртэл үүлийн үр зайны учир байдаг гэх үг бий. Та үүнтэй санал нийлэх үү? Үгийг нь дуулаач үгүй юм байна. Тэгэхээр яаж санал нийлэхгүйг хэлэх вэ? Ер нь учрах ёстой хүн дөрөх учиртай үйлдэх зэрэг оноосон урдаас тогтоосон зүйл гэж байдаг юм уу? Тэр бол байлгүй яах вэ? Тэр чинь заяа гээд сайнаар өрөөгөөд сулуухнаар бол тавилан гээд байгаа шүү дээ. Тэр бясалгадгийн хувьд бясалгалгүй яах вэ? Зорилго нь өөр байлгүй яах вэ? Бясалгал гэж бидний хувьд зорилтод бодол шүү дээ. Одоо ажаад байхад бясалгал гэдгийг ердөө их л гэгээлэгд. Их л наад ёдрын чинь хэлснээр юу гэв? Үүлийн өрөө цайруулах Өрнөөсөө мултрах хэмжээнд л бодоод байна. Бидний хувьд бясалгал гэдэг ердөө л зорилтод бодол байлаа шүү дээ. Зорилтод гэхээр та нар бас л төөрчгөл байх та бодвол. Зорилтод гэдэг нь ямар зорилгод хүрэх, ямар арга сам, гарц гаргалгаа хайхав гэдгийн олхол бодлыг бид бясалгал гэдэг гэж тооцдог л байлаа. Нямагтаач бид бол тэгдэг л байлаа. Өөр ухсааны өндөр дээдүүд өөрөөр бясалгадаг байсан л байлгүй. Бид бол үүлийн үр болоод үйлдэгэн үргэлж оршдог гэдгийг эрх биш нэг эртхэн анзаарсан, эртхэн бидэнд сургасан учраас л бүх зүйлийг сайхан гэгээлгэр боддоггүй. Бүх зүйлийг сүүдэртээ харангуйгаар сандаггүй. Байх ёстой тунд нь аль болох үд дундын нарны гэрлийн хэмжээнд үүтгсэн богинохон сүүдрийн хэмжээнд л альваа зүйл байгаасаа гэсэндээ л зорилтод хэмжээнд боддог л байлаа да ёдром минь. Тэр ханцуу хормоо юу гэвдэ? Тэрийг бол бид дуулаагүй юм байна. өөр нэг гоё цаг байна. Хэний хувьд гоё юм бэ? Асууж байгаа нэгний хувьд юм уу? Дуудаж байгаа чиний хувьд юм уу? Дуудаж байгаа миний хувьд бас таарчлаа да тэгсээ. Гоё гэж хэлмээрээ. Асууж байгаа болгон байтугай арцалдаж байгаа нэгэнд үг болгоно нь гоё байгаа шүү дээ ёдром минь. Тэр байтугай үдэж байгаа бидний мөч болгон сонирхолтой байна шүү. Бат цэцэг цээгүү Чулуунбаатар гэдэг хүн асуусан байна. Их засаг хууль хэн зориулагдсан юм бол асуугаад өгч болох уу? Юуг нь лавлдаг юм? Тэнд байх вэ? Цааз гэдэг ойлголтыг тайлбарлаад өгч болох уу? Хэдэн зориулагдсан хуулийн амин чанар нь юу байх ёстой вэ? Таны гарцаагүй мэднэ гэж бодож байна. Үгүүд бид мэдэмгүй. Наадхыг чинь үе үедэл үе үеийн мэрэгд үе үеийн чадамжтан болгоно л үгээр синхруулж үйлдэлээр жишиглэж явсан зүйлийг өвгөд бид мэднэ гэж худал бардаад ч яах вэ? Хэн зориулсад? Хийргсэн нэгнийг засахад, хийргсэн нэгнийг дэглэхэд, хэтэрсэн нэгнийг хязгаарлахад, чадсан нэгнийг өргөхөд, чадамжтан нэгнээр бусдыг сургахад л тэгээд товт орон зайд
тусах бодолд хүмүүндэл зориулна шүү дээ.